нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд цуурлаар бэлтгэн хүргэж байгаа зөвлөмжүүдийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Надтай өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Оюун Эрдэнэ хамтран ажиллана. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бид ямар хэмжээ авах вэ гэдгийг айгүй сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ковид гэдэг бол цар тахал байна гэдгийг хүн болгон ойлгодог болсон тийм ээ. Тэгээд вакцинтайж вакцин гөөж бүгд л ингээл хавьд үсгэж байгаа нөхцөл бөөнөрч олдуулаа байж байгаа тэр нөхцөлд бол ерөөсөө ковидаар өвчлөх магадлал маш өндөртэй болсон байгаа. Одоо хүн амын тахалтай өндөртэй болсон байгаа. Энэ үед та өөрийгөө хамгаалж ээж гэр бүлээ хамгаална гэж ахын дүүсээ хүүхдүүдэд хамгаална гэдгийг ойлгох бүр маш сайн ойлгож өөрөө бие махбодоор хэрэгжүүлэх юм шаардлага одоо өнөөдрийн нөхцөл байдалд тулгараад байна. Ялангуяа манай монголчуудын одоо энэ одоо нэг олон жилийн заншил шүү дээ. Юу гэхээр ингээ баяр наадмуудаар ахын дүүсээр нийлээд те өдөө гадаа явдаг ч юм амралтанд очдог ч юм юм байгаа. Тэгэхээр яг одоогийн энэ нөхцөлд бол ард иргэдээс уриалахад за баяр наадмын энэ өдрүүдэд та бүхэн аль болох тэр тусмаа ялангуяа битгий одоо гэртээ хүмүүрээрээ өөртөө бас босод ах トゥ ус дээрээ битгий очоорой тий. Одоо ингээ Монголд гарч байгаа олон тохиолдлуудыг аваад үзэхэд одоо гэр бүлэрээ ах トゥ усээрээ уулзснаас болоод тий тэр ах トゥ ус гэр бүлүүдтэй 8 9 гэр бүлээс мань 8 эсвэл өвдөж байгаа юм тохиолдлууд маш их байгаа учраас одоо ялангуяа тэр дотор ч багнаас нэг хүүхдүүд байгаа төрцөн төрөөд 2 хонжоо 3 хонжоо тэр хүүхдүүд хүртэл ингээ өртчихөж байгаа тий тэнд ингээ бөмбөл үсгэснээс болоод тухайлбал сая одоо 6 сарын 1 буюу их хурсын баярын үеэр тийм ээ олон арга хэмжээнүүд зэрэгцэж бий болсонтой холбоотойгоор түүний дараагаас ингээд 4 5 хоногоос ахгуулаад гэр бүлэрээ ингээд гэр бүлэрээ өвчтсөн дор хаяж 8-9 гэр бүл тийм ээ 40 гаруй хүн өвчсөн энэ тохиолдлуудаас одоо байж байна. Тэгэхээр тийм бүртгэгдсэн. Тэгэхээр одоо баяр наадмын өдрүүдээр та бүхэн яг өөрсдийнхөө гэр бүлийн хүрээнд л тийм ээ уулзаараа битгий ахын дүүстэйгээрээ очоорой. Ялангуяа өндөр настай ээж аавуудаараа эсвэл ах хөөж өвчтэй хүмүүс дээр битгий очоорой бөөгнөрөөрөө яг одоо амьдарч байгаа халуун ам бүлээрээ л одоо тий байгаарай гэж бол хүсэх вэ. Тэгээд энэ нь юу вэ гэхээр бөөгнөрөл үүсэхгүй байхыг гол шалтгаан байна. За хоёрдугаар бол амны хаалтаа тогтмол заав зөөхтэй ерөөсөө нэг 2 цаг тутам солих, чих хэсэг тутам солих гэдэг энэ дүрмийг яг баримтлаач одоо ингээд гадуур ингээд хүмүүсийг харж байхад тийм ээ ажиглаж байхад яаж юм гэхээр нэг өглөө аваад зүс маска тэр чихэрэн зүгээд яваад байгаа юм тохиолдлууд ажиглагдаад байна. Тэгэхээр энэ бол зөв хэрэглээ биш ээ. Тийм учраас яг 2 цаг тутамд амны хаалтаа солиод хэрэг тийм ээ даавын амны хаалтаа бол тий даавын амны хаалтаа өдрийнхөө гадаар ажилдаг, дотор ажилдаг, одоо оффист ажилдаг бол оффист байхдаа бол амны хаалтаа ерөөсөө авч болохгүй. Одоо энэ нөхцөлд бол дотор орчинд ялангуяа тийм ээ битүү орчинд л одоо ковид бол тархах магадлал тархдаг халдварлах магадлал өндөр болж байгаа. Тийм учраас энэ утгаараа бол тийм ээ ажлын байран дээр дотоод орчинд ажиллахдаа бол амны хаалтаа бол огт салгаж болохгүй. Тэгээд дотоод орчинд ажилладаг бол өдөрт нэмээд тийм ээ хэрэг даавын амны хаалт эрхэлдэг бол 3-аас 4 даавын амны хаалт ашиглаад ингээд солиод буцаж ирж байгаагаа цэвэрлээд зүгээр нэг удаагийн амны хаалтыг бэлдэх бол 2 цаг тутамд чиг шиг тутамд нь солиод ингээд ашиглаад байгаа ч гэдгийг бол хүсэж байна. За дээрээс нь гараа тогтмол заавал байна. За дотоод орчин дээр бол ажлын байран дээр бас зай барих гэдэг энэ зарчмыг маш сайн баримтлана. Ажлын байран дээр болон тийм ээ одоо амралтын өдрүүдээр хариуцлагатай жижигрээр ажиллах ч юм уу эсвэл одоо яаралтай шаардлагатайгаар ажиллах тийм объектууд байгаа шүү дээ тий. Тэр объектууд дээр ажиллаж байгаа яг энэ хүмүүс бол амны хаалтаа авахгүй зайгаа барина. Дээрээс нь бибитэйгээ ойрхон гэж сууж хоол олж унтахгүй байгаарай. Зайгаа яг бариараа ганцаараа тий метрээс дээш цаад тавцаанд ганцаараа хоолоо идэж суугаарай гэдэг юм зөвлөмж өгье. За хоол идэхүйш ажиллаа ихтэй зай баримтлана. Тэгээд дараагаар бас нэг хэлэх зүйл юу вэ гэхээр одоо бид нар ажлын байран дээр бол цонхыг тогтмол агаараас харж үлдэлт хийх ёстой цонхыг онгойлгож агаар сэлгэлтийг хийх ёстой. Одоо зуны үйлрэл учраас бол байн онгойлгож цонхоо онгойлгож авахд бол ерөөсөө буруудахгүй.
Тийм учраас агаар сэлгэлтийг бүр ингээд нөгөө нэг тийм агаар сэлгэлт орчихгүй байх тийм нөхцөлтэй газрууд байгаа бол маш хурдан тэр өөрөө цэвэрлэх тий 2 цаг тутам 3 цаг тутам ч юм хүмүүс бөгнөрс нь тэр нөхцөлөд цэвэрлэх ийм юмнуудыг бас давхар авах шаардлагатай гэж хэлэх байна. Тэгэхээр хамгийн гол зүйл одоо энэ баяр наадмын өдрүүдээр та бүхэн бити бөгнөрөөрөө ахын дүүсээрээ бити хоорондоо ингэж ойртож бөгнөрж байгаарай. Тэр дотор чинь хин нэг нь халдвартай байх юм бол бусад хүмүүс ялангуяа өндөр настай тийм ээ харахад гүйцэвчтэй дээрээс нь вакцингүй байгаа хүүхдүүд тэгээд жирэмсэн эхчүүд тийм ээ дөнгөж төрсөн няраа дөнгөж төрсөн ээжүүд эдгээр олон хүмүүс өртөх аюултай учраас бити одоо бөгнөрөөрөө гэж одоо хүсэх байна. За тэгээд 100 цаг бол нэг талаасаа бас амралт аялал гэдэг ингээд хүмүүс хоорондоо нийлж нэгдээд одоо аялал зугаалах эсвэл одоо ямар нэгэн арга хэмжээ тэмдэглэх гэсэн эрсдлийг дагуулж байгаа ч гэсэн нөгөө талаасаа хэрвээ тэр одоо халдвар хамгааллаа зөв баримтлаад заавал одоо өөр ам бүл өөр газар сэрсэн хүмүүстэй нийлэхгүйгээр халуун ам бүлээрээ засландаа гарах бас нэг сайхан боломж байна тийм ээ. Засланд гарах. За тэгээд засланд гарсан хүмүүс бол гэр бүл дотроо өөрсдийнхөө одоо дархлааг дэмжих ямар алхмууд хийж болох вэ? Тэгэхээр одоо дархлаа дэмжин гэдэг бол нөгөө нэг хөдөлгөөн хийх дээрээс нь яг тодорхой цагуудад бүрэн унтах тий жишээлбэл бага насны хүүхдээр ярил л да. Тэгэхээр бага насны хүүхдүүд маань одоо вакцингүй байгаа учраас эрсдэл маш өндөртэй байгаа тийм ээ. Тэр утгаараа бага насны хүүхдүүдэд бол ерөөсөө оройн 9 цагаас хойш цаашгүй унтуулах хэрэгтэй. За тэгээд усыг бас сайн уулгах хэрэгтэй. Тэгээ усыг сайн уулгаад агаар сэлгэнд дээр гарахтаа бол тий аль болох зай барьж тий олон хүмүүстэй ойлголдохгүй байхыг цуслан дээр байх. Цуслангийн хатрааш тий ингэж байх хэрэгтэй. Тэгээд хоолндоо бол аль болох халуун хоол идэнэ. Дээрээс нь шилтэй хоол ингэж идэх тийм шаардлагатай байгаа. Тэгээд хөдөлгөөн бол маш чухал. Одоо бүх өөрийнхөө бие махбодод тохирсон хамгийн энгийн хэрний одоо хүний дархлыг дэмжих тэр хөдөлгөөнүүдийг бүгдийг хийх бүрэн боломжтой байгаа. За манай орчны эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд бол иргэдэд одоо халдвар хамгааллыг хэрхэн сахих талаарх одоо тэр цуврал зөвлөмжүүдийг төрөл бүрийн мэдээлэл сурталчилгаа инфографик болгоод одоо нэмэлтийн пэйж хуудасаар болон орчны эрүүл ахуйн аяны одоо пэйж хуудасаар түгээж идэг тийм ээ. За тэдний дундаас би бас нэг инфографикийг онцолж оюун эрдэнэ мэргэжилтэнтэй ярилцъя гэж бодож байна. Жишээлбэл ажлын байран дээр хүмүүсийн нөгөө гар хамгийн их олон хүний гар хүрж идэг тийм одоо ямар одоо эд зүйлс байдаг үлээ тэр талаарх мэдээлэл өгөөч хүмүүс одоо бас зөвхөн нэг хаалганы бариулч юм уу, шитний бариулч юм уу гэж ойлгож байвал бас өөр зөндөө олон юмнуудыг анзаарахгүй ч гэсэн өнгөрч магадгүй тийм үү хүрч идэг. Тий. Тэгэхээр яг ажлын ширээн дээр аваад үзэх юм бол бидний компьютер маусууд гэдэг тийм ээ. Маус гэдэг маус дээр дээрээс нэг компьютерийн гар хамгийн их одоо бохирдлыг үүсгэж байдаг ширээн дээр ажлын одоо талбар дээр ширээн дээр гэсэн үг шүү дээ. За ажлын талбараас өөр газар дээр бол бидний утас байж идэг. Дээрээс нь бидний одоо аяга тэр зүйлүүд байж идэг. Аяга халбаа тэр одоо цаан дуудаг тэр зүйлүүд байж идэг. За хамгийн их гадаргуу дээр хүртэх зүйлүүд мэдээж нэг хаалганы бариул дээрээс нь нойлын одоо гар хамгаалтур гэдэг ч юм уу тэр зүйлүүд бол бид нар хамгийн их гар хүрж идэг. За тэгээд ажлын байрны дотроо бариад үзэх юм бол шатны бариулууд гэдэг эдгээр бол хамгийн их гар хүрж идэг зүйл. Тэгэхээр хамгийн түрүү бид нар өглөө орж ирээд бид нар өөрийнхөө яг сууж байгаа ширээнийхээ мауснаас ахгуулаад компьютерийн гар хүртэх бүх юмнуудаа бол аль болох хурдан цэвэрлж тавиад тэгээд агарч болтоо оруулаад тэгээд ажлаа эхлэх нь бол заашгүй шаардлагатай. Гаднаас орж ирлээ гараа угаана. За дээрээс нь бидний байнга ашигладаг зүйл бол ажлын байран дээрч гадаач гэсэн байнга ашиглаж байдаг зүйл бол утас өгдөг учраас утсыг бүрэн байнга цэвэрлж явах нь зүйтэй гэдэг. Саний эзүүс дээрээс одоо нэмж хэлгээд жишээлбэл ялангуяа альбом одоо тасалгаанд бол нөгөө дундын принтерүүд байна хэвлэгч бол дандаа дундынх байдаг, олшруулагч дундынх байдаг. За ус буцалгагч дундынх байдаг. Эсвэл одоо нөгөө аясаа хэлсэн шүү дээ яг адилхан. Ус цэвэршүүлэгч одоо нөгөө байгаа шүү дээ халуун ус гоождаг ингээд гараараа дагдаг. Тэр бол бас дундынх байгаа За ингээд үзгээ дундаа хэрэгэлдэг гэх мэт анзаардаггүй хэрнээ маш олон хүний гар хүрч идэг ийм зүйлсийг бол бас анхаарч явах хэрэгтэй гэдгийг хэлээ хоёлаа тийм ээ. За өөр ямар нэмэлт мэдээлэл байна?
За одоо яг баяр наадамтай холбоотой учраас ерөнхийдөө бас хоол хүнсээ бас маш анхаарч хэрэглээрэй гэж бас өгөн гэдэг хоолны харлага мордлогод өртөхгүй. Хүнсээ зөв нөөцөлж аваарай. За тэгээд одоо ингээ баяр ёслолтой холбоотойгоор хүмүүс дэлгүүрэх орно тийм ээ. Тэгэхээр яг өөрийнхөө гэр бүлийн хэрэгцээнд тохирсон тэр юугаа хамгийн ойрхон байх тийм аль болох хүн бөгнөхгүй байгаа хамгийн ойрхон байх тэр дэлгүүрээсээ яг тэр нэг халтар хамгаалахад дэлгүүр бариад ингээд ороорой. Тэгээ яг энэ дэлгүүр явахдаа хэнийг явуулах вэ гэдгээ бас хүмүүс өөрсдөө сайн бас бодох хэрэгтэй. Яг тэгэхээр вакцингүй юм уу, бага насны хүүхд юм уу, тийм хүмүүсийг бол аль болох зарахгүй байхыг бол хичээгээрээ тий. Нэгдүгээр сонголтын асуудал, хоёрдугаар халтар хамгааллын асуудал дээр яриад үзэхэд бол одоо ялангуяа цуслангийн айлууд болохоор хүүхдүүдэд гүйлгээд юм ахуулаад байдаг тий. Тэгвэл одоо тэр чинь бас болохгүй байх талтай шүү. Цуслан руугаа гарчлаа гэхээр аюулгүй болчлоо гэсэн үг биш. Тэнд хүн байгаа, тэр хүн байгаа тохиолдолд бид нар ямар нэгэн байдлаар контакт үүсгэхгүй байх ёстой. Тэр үднээсээ нэг дэлгүүр орохдоо хүртэл тийм ээ аль болох хүн цөвтэй тийм дэлгүүр рүү орж тийм ээ тэгээд худалдаа авалтыг яг одоо олон удаа дэлгүүр орохгүй бүх юмнуудаа ингээд листийн сайхан бичиж авч агаад тэгээд нэг удаа л дэлгүүр орж юм авах юм бол өөрөө энэ олон хавтлыг үүсэхгүй боломж байгаа гэдэг. Тэгээд ялангуяа хүүхдүүдийг битгий дэлгүүрээ явуулаарай. Тий. Аль болох хүүхдүүдийг бол хавтал босод айлын хүүхдүүдтэй нийлж тоглохгүй байх ч юм уу. Тэгээд цаашаа дотроо одоо би юунд ярьж штэ лагер гарсан хүмүүсийг ярьж штэ тий. Туслан руугаа гарсан хүмүүсүүд тэр л хашаан дотроо ингэж нийлж тоглоо. Хүүхдүүд өөрсдийнхөө л тэр халуун бол дотроо хүүхдүүдтэйг л нийлээрээ гэдэг юм хэлэх гээд гаднаас битгий очиорой. Өөрөөсөө бас айлцчин болж битгий очиорой. За ингээд халдвар хамгааллын талаар зөвлөмж хүргэсэн орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний амжилтан оюун эрдэмтэд баярлалаа. За баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв